Сайн уу, Камжаа ТV байна. Солонгос, Хятад, Япон, Америк гээд ер нь хаа газрын метронд заримдаа янз бүрийн хачин үйлдэл гаргаж байгаа хүмүүсийн бичлэгийг бид нэг бус удаа харж байсан бах. Метронд ороод орилж чарлах, бүжиглэх эсвэл хумсаа авч байгаа хоол идэж янз бүрийн үнэр танар гаргаж байгаа хүмүүс гээд олон байдаг. Нью-Йоркийн метронд бүр харах хүртэл явах тохиолдол байдаг юм байна. Тэнд амьдардаг солонгос эмэгтэй ярьж байгаагаар бол Нью-Йоркийн метронд солонгосынх шиг метроны буудлуудыг заарлсан дэлгэц байдаггүй, харин ханан дээр нь хар цагаан, хээ, зураас ч юм уу тэмдэгтүүд байдаг гэж ярьж байсан. Бас зарим бүхээгт нь метроны мэдээлэл өгөх ажилтан явж яадаг болохоор яг тэр ажилтан байгаа бүхээг нь хананд байгаа тэмдэгттэй харалдаа зогсдог учраас орой үдэш ямар нэг зүйл болол тусламж дуудахад ойрхон байхаар аль болох метроны ажилтан сууж байгаа бүхээгт нь суух эсвэл тэрний ойролцоо бүхээгт нь зорчих нь маш хэрэгтэй гэж зөвлөж байгаа. Азууд ихэнхдээ хөнгүү сул газар байвал бусад хүмүүсээс хувийн орон зайгаа хамгаалах үүднээс хүн байхгүй хэсэгт очиж суух хандлагатай байдаг бол Нью-Йоркийн метронд сул хүн багтай бүхээгээс харин ч зугтах ёстой байдаг юм байна. Яагад гэвэл метрог орон гэргүй хүмүүс ч гэсэн ихээр ашигладаг болохоор ямар нэг эвгүй үнэртэй хүн тэр бүхээгт байх эсвэл таныг суухаас өмнө хэн нэгэн тэнд шээх, бөөлжих ч юм уу асуудал тарьсан байж болзошгүй байдаг болохоор харин ч их хүнтэй бүхээг рүү Нью-Йоркийн хүмүүс зүтгэдэг гинэ. Ийм асуудлууд их гардаг болохоор буудлуудын ханнууд дээр та хэн нэгний метроны муухай түүхэнд битгий болоорой, битгий метронд юм мэдэрэй гэх зэргийн хүмүүст мессеж өгсөн бичгүүд маш их байдаг юм байна л да. Манай оронд болохоор нийтийн 0 дэмэрхүү сануулгах бичгүүд их харагддаг. Нью-Йоркийн метронд хаалгатай ойрхон суудал дээр суух эсвэл ойрхон зогсоход бас гартаа барьсан утсыг чинь булааж аваад зүгтах тохиолдол их байдаг болохоор цүнх гар утсаа тас атгаад илгээ тэрвэрч байгаа юм шиг болоод сугандаа авчулах ёстой гэсэн бас бичигдээгүй хууль үйлчилдэг юм байна. Ер нь бол метроны бариулаас барихаас ч сэжигэн хүрдэг болохоор короногийн үеэр гарсан төмөр дэгээ шиг зүйлээр барьдаг гэдгээ ч гэсэн энэ солонгос ютубер эмэгтэй ярьсан. За энийг яагаад яриад байгаа вэ гэхээр Нью-Йоркод амьдардаг эсвэл аялж очих гэж байгаа монголчуудыгаа анхаарал болгоомжтой байгаасаа гэсэндээ ярьлаа. Одоо гол асуудалтай орох юм бол Америкчуудыг сүүлийн сар нэлээд шуугуулад байгаа 2 метроны хэрэг маш ойрхон зайтай гарлаа. Эвгүй зүйл сонсохороо дотор нь эвгүүцдэг, сонсож чаддгүй хүмүүс явал бичлэгнээсээ одоо гарсан дээр гэж зөвлөмөр байна. За анх мэдээ гарахдаа метронд нас орсон цогцсон дээр хэн нэгэн бэлгийн хүчирхийлэл үлдээд зүгтжээ гэсэн гарчигтай гарсан. Манхэттны шугамын метронд эрэгтэй хүний нас орсон биен дээр тийм босромог үйлдэл гаргасан нас орсон залуу болохоор Мексикээс ирсэн 37 настай Америкт амьдардаг залуу байгаа. Нэрийг нь Жорж Гонзалез гэдэг. Олон жилийн өмнө Мексикээс Америкт ирээд Америк бүсгүйтэй хайр сэтгэлийн холбоотой болж хурмай хийгээд нэг хүүтэй олсон. Энэ залуу бусад гадаад хүмүүсийн ладлаар Америкт ажиллаж амьдраад өөрийнхөө гэр бүлийг дээрэс нь Мексикт байгаа гэр бүлээ ч гэсэн тижээж авч явдаг. Барилга, хоолны газар, үйлдвэргээд ямар ч ажлыг голохгүй хийдэг байсан ч ингэж завгүй амьдарч явахдаа харамсалтай нь архинд донтсон юм байна. Тодорхой цацагдаж мэдгдсэн зүйл байхгүй ч донтолтоосоо олж архинаас олж маш их гэр бүлийн ажлын асуудал үүсээд нэг хэсэгтээ эхнэр хүүхдээсээ хол байж энэ залуу гудамжинд гарсан. Эхнэрийнх нь хэлж байгаагаар бол архинаас олж би энэ маш их муудсан хүн хэлбэрийн элэгний цирроцтой тэрнээсээ олж нас орсон гэж үзэж байгаа. Яг юу болсон бэ гэхээр Жорж Гонзалез 2025 оны 4 сарын 9-нд шөнийн 12 цаг 30 минутын үеэр метроны камерт өөрийгөө удахгүй нас орно гэдгийг мэдсэн юм шиг нэг хүнээс галыг аваад метрон дотор тамхи татж байгаа нь харагдсан. Мэдээж хажууд нь тамхи татаад байгаа болохоор тэр бүхээгтээсэн хүмүүс бүгд дургуутсан байдалтай боцгоогоод өөр бүхээг рүү явцгаасан байна. Жорж болохоор амьдралынхаа хамгийн сүүлчийн тамхиг татаж дуусаад суугаагаараа яг тэр байранда нас орсон. Нью-Йоркийн метронд янз бүрийн хүмүүс байдаг ч гэсэн арайч тамхи татсан хүн ер нь бол байдаггүй юм байна. Ингээд хэсэг хугацааны дараа нас орсон Жоржийн цогцон дээр нэг шар цамцтай малгайтай залуу очоод энэ хүн согтуу тасарсан байна гэж бодсон уу эсвэл нас орсныг мэдчихсэн үү эхлээд халаасаа нухаж төрөвч гар утас гээд биед байгаа зүйлийн дээрэмдээд дараагаар нь нас орсон цогцсны ам болон бэлэг эрхтнээр оролдож бэлгийн хүчирхийлэл үлдээд орхиож явсан. Хамгийн өрөвдмөр нь тэгээд ч зогсохгүй хэсэг хугацааны дараа өөр нэг өнгөт арьстай эмэгтэй ирээд бас
Жоржийн халаас хувцсыг нухаж өөр үлдсэн эд зүйлсийн дээрэмдэж аваад өгсөн. Энэ камерт өртсөн хоёр гэмт хэрэгтэн хоорондоо ямар ч холбоо хамааралгүй хүмүүс бөгөөд эрен сурвалжлагдаж байгаад саяхан олцсон. Тэгэхээр гэмт хэрэгтнүүдийн эрэгтэй нас барсан Жоржийн эд зүйлийг дээрэмдээд зогсохгүй бэлгийн хүчээр хийлэл үлдсэн бол эмэгтэй нь дээрэмдэж хулгай хийсэн байгаа. Жоржийн цогцыг олж метроны хяналтын камерыг шалгасныхаа дараа цагдаа нар эхнэр лүүн залгаад улсын явдлыг мэдгдсэн. Гэхдээ цагдаа нарыг залгах үед Жоржийн эхнэр уцаа спикер дээр нь тавьсан байсан учраас нас барсныхаа дараа Жорж яаж ёс бусаар хүчирхийлүүлж дээрэмдүүлсэн гэд хэргийн бүх үйл явцыг ээжийнхээ хажууд байсан 13 настай хүн бүгдийн сонсчихсон бас одоо Америкчуудын сэтгэлийг үнэхээр өвтгөөд байгаа. Дараа нь хүү ярилцлагандаа би тэр үед ингээд бүр мөсөн аавгүй болж байгаа гэдгээ ойлгосон, маш их цочролд орсон ч ээж маань чихрийн шижинтэй болохоор ээжийнхээ би муудахгүй гэж их санаа зовсон талаараа ярьсан байсан. Хэрэг гарснаас 3-7 хоногийн дараа хэрэгтэн баригдаж тодруулах юм бол Феликс Рохас гэдэг 44 настай Брукленд амьдардаг залуу эхний хэргийг үйлдсэн. Энэ хүн ч гэсэн хохирогчтой адилхан Мексик хүн байсан. Яаж баригдсныг хайгаад үзсэн чинь цагдаа нар сайндаа ч олж баривчилсан биш, харин өөрөө очиж хэрэгээ хүлээсэн байгаа. 3-7 хоногийн турш Нью-Йоркийн цагдаа нар барьж чадахгүй байсан. Тэр үед энэ Феликс Рохас өөрийн хүүгийн хамт 4-р сарын 27-нд цагдаагийн газар очиж хэрэгээ хүлээсэн. Ер нь сайндаа ч хэрэгээ хүлээгээгүй хамт ажиллаж, хамт амьдардаг эргэн тойрны хүмүүс нь энэ мэдээгээр интернетээр яваад байгаа метроны камерт бичигдэж үлдсэн хүн чи биш үү? Чамтай их адилхан харагдаж байсан гэдээсэн болохоор эхэндээ бүгдийг нь үгүйсгэж агаад миний баригдах бол цаг хугацааны л асуудал байна гэж ойлгоод цагдаагийн газар очсон нь тэр байгаа. Ганцаараа очихоосоо айгаад хүүтэйгээ хамт очсон. Эхэндээ тэр зураг би мөн боловч хэрэг үйлдээгүй гэж Рохас үгүйсгэжсэн ч бүх зүйл нотлох баримттай бүтэн бичлэг нь цагдаа нарт байсан болохоор яаж ч чадаагүй. Өмнө нь ямар нэгэн ижил төстэй гэмт хэрэгт холбогдож байгаагүй хүн байсан. Феликс Рохас нь Нью-Йорк хотын эрүүгийн хуулийн дагуу 1-р зэргийн хүчингийн хэрэгт буруутгагдаж одоогоор шүүхийн шийдвэрийг хүлээж байна. Өмгөөлөгчийн зүгээс бол ямар нэгэн тайлбар хийгээгүй бөгөөд шүүх хуралдааны тов одоогоор тодорхой болоогүй байгаа. Цагдаа нарт байцагдаад байцаалтынхаа шатанд явж байгаа шүүх хурал нь болохоор тохирсон ял шийтгэлээ аваад шоронд орох нь гэлцаагүй. Сүүлд цогцон дээр ирж дээрэм хийсэн эмэгтэй одоолтол олдоогүй байгаа. Жорж Гонзалес эрүүл мэндийн шалтгааны улмаас нас барсныхаа дараа хүчирхийлүүлж дээрэмдүүлж хохирсон энэхүү хэрэг нь Нью-Йорк хотын метроны аюулгүй байдал ямар түвшинд байгаа нь олон нийтийн анхаарлыг татсан асуудал болсноос гадна цагдаа нарын ур чадвар хэрэгтэн олж илрүүлэх байдал ямар удаан байгаад иргэд бухимдсан ийм хэрэг болж өнгөрлөө. Энэ хэрэг гараад удаагүй Нью-Йоркийн метронд шүн Мухаммед гэх энэ хүн бас нэг жижиг битэй залуу дээр очоод мөнгө нэхээд нөгөө залуу нь мөнгө өгөхгүй байхгүй болохоор нь бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн. Тухайн үед бүхээгт хохирогч залуу гэмт хэрэгтэн хоёроос өөр хинч байгаагүй юм бэлээ. Тэгэхээр шүн оройн цагаар эрэгтэй эмэгтэй гэлтгүй бүгд л болгоомжтой байх ёстой тийм цаг үе ирсэн байна гэдгийг анхааруулах үүднээс өнөөдрийн дугаараа бэлтгэлээ. Өшөө олон болсон бодож явдал таалагдаагүй нууцын талаар сонсохыг хүсвэл сувгтаа subscribe болон хонх лайка дарахаа битгий мартаарай. Тун удахгүй иргэн уулзтлаа. Түр баяртай.